Хуурамч зоостой хутгалсан хөмсөг тавхай. Одоогоос 100-аад жилийн тэртээ өрнсөн энэхүү хэрэг явдлыг Чингэлтэй дүүргийн 91 настай Готвын Чой Сүрэнгой хуучилсан юм. 18 дугаар зууны үед их хүрээ одоогийн Төв аймгийн нутагт нааш цааш хоёрынтой нүүсэн байдаг юм. Их хүрээг нүүлгэх болсон учир гэвэл 5 дугаар Жавзан дамб хотогт нас барсны дараа түүний хойд дүрээр тодорсон 6 дугаар Жавзан дамб төвдөөс халахад ирээд ганцж сар бололгүй нас барсныг газар нутаг зохиогүйтэй холбон тайлбарласан байдаг. Ингэж хүрээ нүүх нь ард иргэдэд ихээхэн чирэгдэл учруулж байсан нь ойлгомжтой. Тухайн үед Ар Монголд доншуужилж ирээд Панз 8-ны амтанд орчход байсан хятад худалдаачдад энэ нь бүрч хүндрэлтэй тусчээ. Хүн амьтан олонтой хүрээ хийд бараадаж мундашгүй ашиг олдог байсан тэд Ар Монголд хот суурин газар бүрэлдэн тогтохыг ихэд дэмждэг байсан ч их хүрээг ийш тийшээ нүүж явах болгонд хятадууд олон сар ноцолтон байж босгосон шавар байшин мухлаг дэлгүүрүүдээ хаяад нүүхээс өөр аргагүй болдог. Харин сохорсон биш завшив гихчээр тэдний орхиж нүүсэн шавар тагц хашаа хороог малчид маань өвөлжөө болгон ашиглах нь олонтоо байв. 18 дугаар зууны сүүлчээр их хүрээ Богд хаан уулын ард буюу Хатан тулын хөвөөнд сууршиг болсноор хятад худалдаачид мөн л дагаж нүгээд шавар тагзнуудаа энд тэнд ирээл гэж үрж эхэлсэн байна. Харин тэр үед хонцдоо дургүй гихчээр хүрээ хийдээр амьдралынхаа их сурвалжийг хийсэн лам нар хятадуудыг үзэн ядаж улмаар их хүрээний сайд нарт хятад худалдаачдын талаар гомдол мэдүүлэх нь ихсжээ. Үүний улмаас хятад худалдаачид аргагүй эрхэнд их хүрээнээс 10 гаруй километрийн зайд орших Элбэг амгалант гацаа буюу Маймаа хотыг одоогийн амгалан хавцаа байгуулж суурьшжээ. Гэвч тэд өөрсдөө л бараагаа шахахгүй бол амгалан хавцаа монголчууд гэхээр юм байсангүй. Тийм учраас хятадууд бараа таваараа дамнаж үрээд хүрээн дэрж 8 хийх болсон бөгөөд энэ үүднээс их хүрээнд баруун дам нурчин, зүүн дам нурчин гэх мэтийн газар нутаг нэр томьёо үүссэн гэдэг үлээ. Чухам энэ үеэс эхлээд дотор хүмүүсийн төрөлхийн муу чанар танигдж их хүрээг хар тамхи садар самун, өөмэн самууны үүр болгох их үндэс тавигдсанаар үндсэрхэг үзэлтэй зарим нэг хүний цүсийг хөөргөж орхижээ. Тэдний нэг бол их шавийн Шанзадба Дандарж ав гэгч байлаа. Тухайн үед манжийн ноёрхол эцэс болох цаг ойрцсон байсныг ч хэлэхүү. Халах монголчуудын дунд манж хятадуудыг үзэн ядах үзэл газар авч эхлээд байсан цаг. Тийм ч учраас Шанзадба Дандарж ав хятадуудын худалдааг зогсоох, тэднийг Монголоос хөөх саналыг хүрээний сайд нарт ханан гаргаж эхэлсэн байна. Дандарж ав нь ихэс дээдсүүдэд ихэд нэр нөлөөтэйгөөс гадна хятадыг үзэн ядах өвчнөөр нэвт өвчлсөн хүн байж. Учир нь түүний эцгийг хятадууд Бээжинд хорлсон юм байна л да. Дандарж ав энэхүү өшөөгөө санаж явсаар хүрээний шороо муудсан учраас элдэв өвчин гарах нь ихслээ. Иймээс их хүрээг нүүлгий гэсэн саналыг сайд нарт тавих болж. Угаандаа их хүрээг дахин өөр тийш нь нүүлгэж хятадуудыг хохирох гэсэн санаа байжээ. Гэвч түүний санснаар болсонгүй. Тиймээс тэр хүрээний алил зориг зүрхтэй эрчүүдийг өөртөө нэгтгэж өдөр ирэх тусам шоргоолж шиг үржсээр байсан хятадуудтай ил дал даргаар бяцхан тэмцэл хийхээр шийдсэн байна. Одоогийнхоор бол Даяар Монгол, Хөх Монгол гэгч бүлгэмэрхүү юм уу та. Харамсалтай нь түүний санаанд нийцэх зориг зүрхтэй эрчүүд тийм чамар олдсонгүй. Харин өмнө нь хятадуудыг хэд хэдэн удаа дээрэмдэж, басгүй хол оройос адуу хөөсөн хэрэгээр 15-ны цагдаа нараас цухтаад Богдхан ууланд бүгэж байсан хөмсөг тавхай хэмээх шилэнгэр түүний таалалд ихээхэн нийцсэн байдаг. Тийм учраас Дандарж ав өөрийн биеэр Богдхан ууланд явж очиод хөмсөг тавхайтай биежлэн уулзаад "Чи одоо уулнаасаа бөө. 15-ны цагдаа зэргийг би бол аргалчихна. Цаанчин 15-ны цагдаа нараас илүү аюултай байдал нүүрлэлээ. Өдрөөс өдөрт ялаа шиг өсч үржсээр байгаа хятад худалдаачид их хүрээг суйруулж мэдхээр боллоо. Тиймээс их нутгаа гэсэн зориг зүрхтэй чам шиг эрчүүд бидэнд хэрэгтэй. Гэх зэргээр хөөргөж байгаад түүнийг өөрийнхөө ивэлд авахар болж. Ингээд хөмсөг тавхай хэмээх шилийн ир уулнаасаа бууж суурин газар бараатхан дэрэ. Ухаандаа мэнэр бэлэг танхай хөдөөний ир байха болоод бэлбэнжидтэй хотон хүн болж шилийн ирийнхээ хуучин замыг орхио шин цагийн атамааны замыг сонгосон хэрэг. Эр бор харцах шиг дэрвэлзэж явсан жигүүрээ хумаад эрүүгийн ертөнцөд хөл тавьсан гэж хэлжиж болно. Нэгэнт зохих ёсны эрх мэдэлтэй нөлөөтэй хүний ивэлд багтсан тэрбээр хятад худалдаачдыг их багаар шоглохын зэрэгцээ бяцхан дээрэм тонуул хийх зэрэгээр атамааны ажлаа их л зоригтой бөгөөд эрчимтэй хийж эхэлсэн байна. Дандарж авын гол зорилго бол хятад худалдаачдыг их хүрээнээс алгуур зайлуулах байсан бөгөөд байнгын дарамтанд байлгаад байх юм бол хятадууд аяндаа өөрсдөө зайлчихна гэж тэр боджээ. Гэвч дотор ухаантай хятадууд Дандарж аваас нэг шат дээгүүр сэтгсэн байгаа юм. Хөх хотоос доншуужилж ирсэн баян худалдаачин Хөө Хуа буюу
Хөв хүү хэмээх хятад ир Дандаржавын нууц ажиллагааг мэдмэгцээ Амгаланбаатар хотод том жижиг пүүс ажилуулдаг 30 гаруй хятад ирийг сэм цуглуулад бидэнд илт дайсагнах болсон Шанзадба Дандаржавын үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй. Үүнд түүнийг хахуулдах ямар нэгэн аргаар хуурамч хятад зоос атгуулж хэрэгт хийх эсвэл устгаж үгүй хийх 3 зам байна. Гэвч дөрвгүй богшиг тэр муухар ир бидний хахуулыг авч хилэлцэхгүй биз. Амь насыг нь хөнөөж гимэн бусад ардуудын уран дуудлыг барж илүү олон дайсантай болох юм гэх мэтээр ярилцаж байгаад хамгийн хохирол багтаагаар нь 2 дахь замыг сонгожээ. Энэхүү цугларалтын дараа хөвхөө улаастай дах настын пүүсийн эзэн Жанли гэгчид дээрх хэргийг даалгасан байна. Жанли хэд хоногийн дараа өөрийн итгэлт түнш хүрээний цуутай зодоонч Далиу цэгмэд гэгчийг хүрээнд их гэртээ урьж цайлах зураа. Хай би чамд их баян болох боломж бийва гэхэд цаатах нь мөнгөд олдож байвал хүн алхаас бусдыг хийн шүү гэсэн байна. Хариуд нь Жанли хай тэгвэл чи Дандаржав ноёнтноос одоо хэрэглэж байгаа сүйх тэргийг нь үн зохиж авбаа. Тавхай гэдэг дээрэмчин чиний найз түүгээр дамжуулаад Дандаржавтай харьц. Сүйх тэрэг авах мөнгийг би бэлдсэн ба гэж ирээдэл намилзаж гарчээ. Хариуд нь цэгмэд чамд сүйх тэрэгний хэрэг юу байдаг байна? Илжгэндээ хөллөхгүй юу гэхэд хятад худалдаачин өөний цаана ихээ том 8 явж байгаа шүү. Чи бид хоёр мөнгөл олж байвал цаатах учрыг нь мэдэх гэж толгоогоо өвтөх юу вэ гэснээ тулам ууттай зоос гаргаад өмнө нь тавьж. Цэгмэд яг л нөгөө Ацаг шүдний зөрүү кинонд гардаг намжил шиг зоосон мөнгнөөс нэгийг авч үлээгээд чихэндээ барьж чагнаснаа. Эн чин дотроо гуйлтай хуурамч юм байна. Чи намайг хорлохыг хүсээ юу гэж уурлахад хятад ир. Хай түншээ хуурах ёсон байхгүй байна. Чамд тусгай мөнгө бэлдсэн байна гэд элгэн ууттай мөнгө гаргахад дотор нь Орос алтан зоос хятад янчаан харагджээ. Ингээд цэгмэд өөрийн хийх ажлаа хятад иртээ тэр оройжонгоо ярилцаад маргааш өглөө нь Дандаржавын өргөөнд очиж хуучны танил хөмсөг тавхайтайгаа уулзсан байна. Эрүүгийн хоёр нөхөр эцдийнхээ өмнөөс хэрэг шийдэх гэж буйна энэ. Хөмсөг давхай эзэн Дандаржавтай ихээхэн итгэл олж аваад байсан тул цэгмэдийн авчирсан их хэмжээний хятад зоосыг хараад сүйх тэрэгний наймыг тэр дорн толгой мэдээд шийджээ. Энэ явдлаас хойш хэд хоногийн дараа Дандаржавын жасын нэрв зах зээлийн газар хуурамч мөнгөөр худалдаа хийсэн хэрэгээр Манжи амбан сайдын торгон зэрэгт баригдхан дэрээ. Энэ хооронд Жанли Манжи амбанд бараалхаж Шанзадба Дандаржав гэдэг хүн удаа хуурамч мөнгөөр худалдаа хийж биднийг хохироолоо. Түүний хян манай эзэн хувьдаа зоосны үйлдвэртэй гэж гайхуулж байхыг би сонссон. Дандаржавын хуурамч зоосыг өмнө нь адуу малын хэрэгээр ялаас цугтсан Тавхай гэдэг дээрэмчин гүйлгээнд оруулдаг юм байна. Одоо Дандаржавын өвлийн байшинг шалгаж үзэх хэрэгтэй. Тэнд их хэмжээний хуурамч зоос байгаа тухай манай хүмүүс хэлсэн. Гэх зэргээр гомдлын бичиг өргөн барьснаар Манжи амбан тэр даруйда цэрэг илгээж Дандаржавын өвлийн байшин шалгуулахад өч төчнөө хуурамч зоос гараад зогсохгүй цутгуур цэнлүүр хүртэл гарсан байна. Энэ бүхнийг Дандаржавт өшрөхөгч хятадууд хийсэн байжээ. Дандаржав бүхнийг нударгаар шийдэх гээд байдаг. Харин өрсөлдөгч хятадууд нь түүнээс нэг шат урд сэтгэж мань эрийг ялтан болгох их үндсийг аль хэдийн тавьсан нь энэ. Ер нь ганц Дандаржавч биш. Олон 10 монгол эр хятадуудын энэ мэтийн башир арганд хууртаж байсан бөгөөд энэ тухай ном зохиолдож тусгалаа олсон байдаг. Дандаржав хуурамч зоостой холбогдсноо мэдмэгцээ мал тижээвэл ам тустна. Хүн тижээвэл толгой цусна гихчээр хөмсөг давхай гэдэг шилийн хулгайч хятадуудтай хамсаж байгаад намайг дөнгөлөө гэсэн ташаа ойлголт авч. Одоо хааштай өнгөрчглөө. Би хэрэгт орох нь тодорхой боллоо. Тавхай миний бүх муу явдлыг мэднэ. Хятадуудад худалдагдсан түүнтэй уулзахын ч хэрэг алга гээд мориндоо мордоод хаа нэгтээ зүгтах гэсэн боловч Манжи амбаны зэргүүдэд баривчлагджээ. Харин хуурамч зоосны хэрэг явдал босоод ирснийг дуулж сонссон хөмсөг давхай. Би ямар хэрээр гэр хитсээр дэр хийж сураагүй биш дээ. Баригдаж тугдахаас өмнө баян хангаагаа бараад идаа гэсээр ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад галигуулж одсон гэдэг. Гэв гэнэт аянга цахилгаанд цохиулах мэт бүх амьдрал нь орвонгоороо иргсэн Дандаржав хамаг буруу хөмсөг давхайд хамаатуулаад гяндангийн хахир өргөөнд толгоогоо салаавчлан хөвтөж байгаад хор ууж амиа хорлсон байна. Гэхдээ чухам өөрөөгөө эвгүүтгсэн үү? Хятадууд хорсон уу гэдг нь одоо хүртэл онцгой хэвээр үлдсэн нь тэр.